Хөөе, Жангаха. Таныг саяхан үнэн замыг судалж угаад асуудалд орсон гэж сонслоо. Хилээд яах вэ? Хэдэн хүн намайг хуурч сүрдүүлж уруу татах гэж оролдон ойггүй хөөцөлдөөд. Их харахтай юм аа. Хин юм бэ? Хинэ? Орчин цагийн фарисеучуд. Орчин цагийн фарисеучуд аа? Тийм ээ. Бац, яг юу болсон юм бэ? Энэ тухай манай чуулганы там пастораас эхэлж ярих хэрэгтэй. Юу? Пастор намайг төгс хүчит бурханд итгэдгийг дуулчаад сурвалжлагч шиг манайд ярилцлага авахар ирдэг болсон. Ярилцлага авах? Нэг өдөр гэртээ магтан дуулж байлаа. Өнөөдөр би бурхны өмнө дахин ирж түүний хайр татам царайг хардаг. Өнөөдөр би бурхны өмнө дахин ирж хэрэн хэлсэн үе минь ард хооцорсоо. Халелуя. Өнөөдөр би бурхны өмнө дахин ирж түүний үгийг итлээд баяраар дүрдэг. Тог. Юу юм чимээвэ? Хаалга тогшиж байна. Хэн бэ? Хаалга тайлаад тартал. Там пастор 3 хамтран зүтгэгчтэйгээ байсан. Жангаха. Зүүнний аянгийн хүмүүс танайд ирсэн гэж дууллаа. Та зүүнний аянгийг хүлээн зөвшөөрөө юу? Ялтуулахаар ирж л дээ. Там пастраа. Би сүүлийн үед төгс хүчит бурхны үгээс уншаад бүгд үнэн гэдгийг олж мэдсэн. Үг нь эрх мэдэл хүч чадалтай. Тийм ээ. Хүн төрлөختний завхарлыг илчилж шүүдэг. Би ганцхан уншаад л шүүлт бурхны гэрээс эхэлдэгт итгэсэн. Төгс хүчит бурхны үг бол бурхны дуу хоолой гэдгийг сэтгэлдээ баталгаажуулсан. Тийм ээ. Төгс хүчит бурхан шүүлтийн ажлыг эхлүүлж эзэн Есүс иргэн ирсэн. Хөөе, там пастор юу гэсэн бэ? Жангаха, би танд хичнээн удаа хэллээ. Зүүнний аянгийн номлол сүрлэг санагдсан ч алийг ч сонсож, уншиж, холбоо тогтоох ёсгүй. Та яагаад миний үгийг авсангүй вэ? Би хичнээн олон там пастрын 3:20-ыг эзний үгэнд үндэслэсэн эсхийг өөрөөс нь асууж үзв үү? Эзний үгэнд үндэслэлсэн ч үгүй ч эзний эргэн ирэлтийг гэрчлэх болгонд л пастор ахлагчид 3:20-ыг ашиглаж үнэн замыг судлахад нь саад хийдэг шүү дээ. Улаан цайм эзний үгээс зөрдөг биш үү? Тийм ээ. Эзнийг угтах тухайд эзэн Иесус тодорхой хэлсэн. Шөн дөлөөр хашгирах дуу гарч хараач сүү залуу ирлээ түүнийг угтан авцгаа гэлээ. Тийм ээ. Илчлэлч бас зөгнсөн. Харагтун би үүдэн зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалга нэвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Тэгэд бас чуулгануудад сүнс юу айлдж буйг чихтэй бүхэн сонсох тун. Зөв. Эзэн Есүс бас хэлэхдээ миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Тийм ээ. Эзнийг угтахад гол нь түүний дуу хоолойг сонсох. Тийм ээ. Хэн нэгэн эзнийг ирснэг гэрчилвэл бид ухаалаг охид байж эзний дуу хоолойг ирж хайх ёстой. Зөв. Тэгжил эзнийг хүлээн авч чадна. Тийм шүү. Гэвч пастор ахлагчид итгэгчдэд эзний дуу хоолойг сонсуулалгүй хязгаарлаж үнэн замыг ч судлуулдаггүй. Эзний хэлсний яг эсрэг байгаа биз дээ? Тийм шүү. Хөөе. Энэ талаар пасторт нөхөрлсөнгүй юу? Би яг ингэж нөхөрлсөн. Тэгээ там пастор Тэвчээр алдсан л харагдсан. Би тэгээд там пастраа зүүнний аянга эзний ирснийг гэрчилдэг. Та яагаад бурхны дуу хоолойг сонсдгүй юм бэ? Тийм шүү. Яагаад үнэн замыг судлуулдаггүй юм бэ? Яг үнэн. Эзэн Есүс үнэхээр ирчихсэн байвал та нар фарисеучуд болохгүй гэж юу? Тийм шүү. Төгс хүчит бурхан бурхны илрэлт мөн эсэх тухайд төгс хүчит бурхан ямар үннийг илэрхийлдгийг харж Тийм ээ. үг нь бурхны дуу хоолой мөн эсхийг харах ёстой. Тэгвэл бид мэднэ үсттэй. Хөөе. Пастор сэтгэлдээ бурхнаас эмээдэг бол үүнийг сонсоод хандлага нь өөрчлөгдөх байсан. Судлах хэрэг байна гэж юу? Зүүнний аянга бурхан бие махбодтой болж эргэж ирсэн гэдэг. Тэр байж болох уу? Бие тоосныг хардаа. Ээлжлэлд юу гэж хэлдэг вэ? Харах тун тэр үйлсийн хамт ирнэ. Эзэн агуу суу алдар тайгаар үүлэн дээр бууж ирэхэд дэлхийн овгууд цөрхрөн уйлна. Эдгээр үзэгдэл илэрхгүйгээр эзэн яаж эргэж ирэх юм бэ? Ямар ч тохиолдолд яасан ч гэсэн үүлэн дээр бууж ирээгүй эзэн Есүс бүгд хуурамч. Эзэн бие махбодтой болж ирсэн гэдэг бүгд худлаа. Хүлээн зөвшөөрөөд үзээрэй. Хөөе, байж. Библиэд эзнийг үүлэн дээр бууж ирнэ гэж зөгнөдөг. Бас эзний эргэн ирэлтийг олон зөгнөлд хүний хүүгийн ирэлт гэдэг. Пастор ахлагчид Библийн хэдхэн ишлэлээр үндэслээд эзнийг зөвхөн үүлэн дээр эргэн ирнэ гэцгээвэл эзний үгийг гуйвуулж гажуудуулж байгаа хэрэг биш үү? Тийм шүү. Асуух хэрэгтэй. Мэдээж асуух хэрэгтэй. Там пастор үүлэн дээр ирэх нь эзний цорын ганц арга гэдэгт итгэлтэй байна уу? Тийм ээ. Эргэн ирэх тухайга эзэн Есүс хэлэхдээ шүн дөлөөр хашгирах дуу гарч хараач сүйт залуу ирлээ түүнийг угтан авцгаа гэлээ. Харагтун би хулгайч мэт ирнэ. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүний хүү ирнэ. Хүний хүү гэж бие махбодтой болсон бурхныг хэлдэг.
Эзэн Есүс махбат болсон бөгөөд хүний хүү гэгддэг. Тийм ээ. Йehova бурхан бол сүнс, тэгэхээр хүний хүү гэж болохгүй. Тийм ээ. Тэгэхээр хүний хүү эргэн ирнэ гэж зөгнөлт хэлэхдээ би махбаттай болсон бурхан нууцаар ирэхийг хэлдэг. Тийм ээ. Зөгнлүүд маш тодорхой байна. Эзэн махбат болон эргэн ирнэ. Тийм ээ. Хөөе. Тэгсэн чи там пастор яасан? Намайг нөхөрлөх тусам там пастор ууламл уурлаж харагдсан. Хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Там пастраа. Эзний эргэн ирэхийг хүлээх асуудал дээр та эзний ирэлтийн тухай бүх зөгнөлийг судалбал яасан юм бэ? Зөвдөө. Эзнийг үүлэн дээр л ирнэ гэж юунд хязгаарласан юм бэ? Эдгээр төрөлдлийг юунд тарааж үүлэн дээр эргэн ирдэггүй эзэн Есүс бүгд хуурамч гэв. Эзэн ирсэн гэдэг хэнд ч итгэж болохгүй гэж юунд хэлв? Энд чинь эзний үгийг үгүйсгэж эргэн ирсэн эзний илрэлт ажлыг яллаж байгаа хэрэг. Хэлээд яах вэ? Пастор ахлагчдын худал үгийг бүгд сонссон. Эзэн үүлэн дээр бууж ирэхийг хүлээж тэнгэр рүү харахад мэддэг. Эзэн эргэн ирчгээд үг хэлж байна гэж гэрчлэхийг сонсцоход эзний дуу хоолойг сонсохоор эрэлхийлдэггүй. Бид мөнхөг охид биш гэж юу? Эзэнд орхигдчоод үүнийг ухаардаггүй. Азар бид төгсөвчд бурхны үгийг уншиж эцсийн өдрүүдэд эзэн бие махбаттай болж хүний хүүгийн дүрээр буун ирж Тийм шүү. үннийг илэрхийлэн эцсийн өдрийн шүүлтийн ажлаа хийж бүлэг ялагчдыг бүтээснийхээ дараа агуу гамшигыг буулгаж сайн мөг ялгаж яллана гэснийг мэдсэн. Тэр үед бурхан үүлэн дээр буун ирж бүгдэд харагдана. Тийм шүү. Энэ илчлэл дэх зөгнөлийг биелүүлдэг. Харах түн тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Энэ маш тодорхой хэлж шүү. Бие махбаттай болсон бурхнаар ялагч болгуулах боломж алдвал эзэн үүлэн дээр бууж ирэхийг харах үедээ уйлж шүдэ хаврах болно. Тийм шүү. Пасторуудын төөрөгдөл хүмүүсийг сүйтгэж мэдэх байлаа. Болж үз. Хөөе. Эргэн ирэхдээ би махбаттай байх эсхийг би яг хэлж мэдэхгүй ч тэр үүлэн дээр бууж ирэх нь ямар тач тодорхой. Түүнийг үүлэн дээр бууж ирэхийг хүлээх ёстой. Дараа нь Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө. Яанта. Цагаан үйл хөлөглөн ирээгүй ямар ч эзэн Есүсийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ханта ярьж байгаа юм шиг ямар ч үг сонсохгүй шүү. Би бол пастор. Эзний сүргийг би хариуцдаг. Зүүнний аянгийг судлуулахгүй байх эрх мэдэл надад байгаа. Үгүй юу. Би сүргээл хамгаалж байна. Эзэн үүлэн дээр ирэхээр намайг орхино гэдэгт би лав итгэхгүй. Үнэхээр утгагүй юм. Үннийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Там пастор үгээ дуусгаад уур унтаа болоод л явсан. Хөөе. Хэд өдөр чи хамар байх нь дээ. Маргааш өдөр нь хуу ахлагч надтай уулзахаар ирсэн. Бас л ял тулгахгүй юу? Тэр хуу ахлагч ирэхдээ сагс дүүрэн жимс амин дэм авч ирсэн. Маа сайтлаа нэгэд их нөхөрсөг байсан. Харж бай. За ороод ирлээ. Жангаха. Таныг зөвний аянгад итгэж эхэлсэн гэж сонсоод шөнө цурамж хийж чадхаа байгаад байна. Юу болов вэ? Дургүй хүрээд. Би өөрийн хондийг маналаггүй. Эзнийг гомдоочихлоо. Эзэн удахгүй эргэн ирэх гэж байдаг. Гэтэл чуулганы сүргээс зүүнний аянга бүх сайн хоныг булаагаад явлаа. Энийг хардаа. Бэнийг эзэнд яаж тайлбарлах юм бэ? Хөөе. Энэ хүмүүс эзнэр өргөгчхөд мэдээчгүй байх шүү. Үүнхээр мэдлэггүй юм да. Жангаха. Би шүүмжлэхээсэнгүй. Гэхдээ яаж зүүнний аянгийг хүлээн зөвшөөрч чадваа? Библиэд юу гэдэг вэ лээ? Тэр үед хэн нэгэн хүн та нарт хараач Христ энд байна. Эсвэл Христ тэнд байна гэвэл түүнд бүйтг. Учир нь хуурамч Христчүүд болон хуурамч иш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хуурам мэхлэгдэх болно гэдэг. Эзний эргэн ирэлтийг номлодог бүхэн бүгдээрээ худалч. Эзэн бие махбаттай болсон гэдэг хэн боловч худал сургаал түгээж байгаа юм. Хүлээн зөвшөөрч болохгүй. Би аминд чинь санаа зовсон доо хэлж байна. Хөөе байц. Эзний эргэн ирэлтийг номлодог бүхэн худалчаа. Библи тэгж хэлдэг үл үү? Үгүй. Эзэн Есүс тэгж хэллээ үү? Үгүй. Ариун сүнс тэгж хэллээ үү? Бас үгүй. Эзэн олонтоо эргэж ирнэ гэж зөгнөж сонор сэрэмжтэй хүлээ гэж хэлсэн. Гэтэл пастор ахлагчид харин эзний эргэн ирэлтийг номлогчд худалч гэлээ. Энд чинь эзний үгийг болон эргэж ирэх баримтыг үгүйсгэсэн хэрэг. Тийм шүү. Эцсийн өдрүүд дэх эзний илрэлт ажлыг үгүйсгэж байгаа хэрэг биш үү? Зөвөө. Хөөе. Тэгээд ахлагчид юу гэв? Эцсийн өдрүүдэд хуурамч христчүүд хүмүүсийг хуурна гэдэг худлаа биш. Эзний эргэн ирэгч бодтой үнэн. Тийм ээ. Хуурамч христчүүдээс сэрэмжил гэж эзэн Есүс хэлсэн. Гэхдээ үнэн замыг судалж өөрийн хүлээн авах хориотой гээгүй. Тийм ээ.
Яагаад үнэн замыг судлах гэхээр та эдгээр ишлэлийг дурдан хорж хязгаарлах гэдэг юм бэ? Хуурамч христчүүдээс сэрэмжлэн гэдэг эзний хүлээн авахгүй гэсэн үг үү? Хэлээд яах вэ? Хүмүүсийг хуурч тэмдэг гайхамшиг үзүүлдэг бол хуурамч Христ гэснээс үннийг илэрхийлж шүүлтийн ажил хийхээр бууж ирдэг хүний хүүг хуурамч Христ гэж эзэн хэлээгүй. Тийм шүү. Энэ пастор ахлагчид үнэн замыг судлуулахгүй гэсэндээ эзний үгийг улаан цайм гойвуулж эдгээр муу ёрийн санаа төөрөгдлийг түгээдэг. Тэгэд би ахлагчид хэллээ. Та бүхэн эзний эргэн ирэлтийг номлодог бүхэн худалч. Эзэн ирсэн гэдэг хэнд ч итгэж болохгүй гэж юунд хэлв? Энэ бол хүмүүсийг хуурч төөрөгдлийг түгээж Тийм ээ. Бурхныг шүүж эсэргүүцсэн хэрэг. Нөхөй, таныг тэгж хэлэхээр хуу ахлагч дүрсгэтэл ууралсан байх та. Чиний хэлдэг бас үнний ортой юм. Гэхдээ эцсийн өдрүүдэд үнэхээр хуурамч христчүүд гарч ирж олон хүнийг хуурч өөрсдийгөө дагуулсан. Зүүнний аянга эзний эргэн ирснийг гэрчилдэг. Би аминд чинь санаа зовсондоо л судлуулахгүй гэж байна. Дахиад Чи хэлээ. яагаад миний сэтгэлийг ойлгодгүй юм бэ? Нөхөй, тэгэхээр байж. Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүдэд хуурдахаас хайсандаа үнэн замыг судалж эзний хүлээн авахгүй бол хагахаас айгаад өлсөхтэй адил. Тийм шүү. Хуурамч Христүүдийн илрэл эзний дуу хоолойг сонсож чаддаг эсхийг илчилдэг. Тийм ээ. Бурхны хойнд түүний дуу хоолойг сонсно. Яг ингэж хэлсэн. Хугалагчаа. Бидний аминд санаа зовдөг бол эзний үгийн дагуу үнэн замыг судлахад биднийг чиглүүлэх ёстой. Зөв үү? Төгс хүчит бурхны үгийг уншаад төгс хүчит бурхны илэрхийлдэг зүйл нь үнэн эсхийг харуул. Тийм ээ. Төгс хүчит бурхан эргэн ирсэн эзэн Есүс эсхийг мэдэх биш үү? Тийм шүү. Би бол зам үнэн амь юм гэж эзэн Есүс хэлсэн. Зөвхөн Христэл үнний их сурвалж юм. Хэн үннийг илэрхийлнэ? Тэр хүн Христ. Тийм ээ. Бурхны дуу хоолойг илэрхийлдэг хэн ч вэ Христ. Үнэ. Үннийг илэрхийлж чаддаггүй өөрийгөө Христ гэдэг хүмүүс гарцаагүй хуурамч Христ. Хуурамч Христийг ялгах зарчим чинь энэ байна. Тийм ээ. Хугалагчаа. Би төгс хүчит бурхны илэрхийлдэг зүйл нь бүгд үнэн бурхны дуу хоолой учрна. Тийм ээ. Төгс хүчит бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс. Эцсийн өдрүүдийн Христийн илрэлт гэж батлана. Энэ бол гарцаагүй зөв. Бат итгэлтэй байна. Амен. Төгс хүчит бурхан хүн төрлөختнийг ариусгаж аврах бүх хүннийг илэрхийлэн Бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж Бурхны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчилсэн. Тийм шүү. Бидэнд бүрэн аврагдаж Тэнгэрийн хаанчлалд орох замыг өгдөг. Энэ бол эзэн эргэн ирсний нотлогоо. Яг зөв. Хөөе. Төгс хүчит Бурхны үгийг гаргаад ахлагчид уншиж өгөөч. Тэгсэн. Гэхдээ номоо нээхээс ч өмнө хуу ахлагч гараа зангаад хэлсэн. Боллоо. Хөөе. Чуулганы дүрм юу илээ? Сонсохгүй, уншихгүй, холбоо тогтоохгүй. Надад зүүнний аянгийн номлыг сонсгох гээё. Таач бүр засархаасаа өнгөрсөн болол та. Болж хуу ахлагч нь элжиг унсан сохор байж төгсгөл хүртэл нь явах гэж хэлдэг. Хугалагч. Та төгс хүчит бурхны үгийг уншиж үзсэн Тийм үү? ээ. Төгс хүчит бурхны ажлыг судалж үзсэн үү? Хуурамч Христ үннийг илэрхийлж чадах уу? Хуурамч Христүүд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийж чадах уу? Хуурамч Христүүд хүнийг ариусган аварч чадах уу? Бүр ойлгохгүй юм. Төгс хүчит бурхны үгийг уншихаас яагаад тэгтлээ айдг юм бэ? Та нар яг юунаас айгаа вэ? Сайхан асуулт байна. Та Хөөе. Ингээд явчихаа юу? Хориглох гээгүй юу? тийм амар байсан бол чи бид нэр үнэн замыг судлуулахгүй тулд пастор ахлагчид тархиа гашилгаж биднийг мэхлэхээр чадах бүхнээ хийдэг. Хараад дугаарай. Дараа нь там пастор сүн хамтран зүтгэгчтэй дахиад ирсэн. Юур бууж өгөхгүй маа. Жанаха. Зөрүүдлэхэ боль гэж танд зөвлөх байна. Ах эгч нараа буцааж авчираад зүүнний аянгад итгэхэ боловол чуулганы ахлагч болгоно гэдгийг амлая. Хөөх. Гэр бүлд чинь асуудал тохиолдвол чуулганаас шийдвэрлэж өгнө. Аяа. Та одоо юу гэмээр байна? Мөнгө ашиглаж буулгаж авах гэж шүт. Энийг сонсоод би маш их ууралсан. Тэгэн штэ. Там пастраа бид зөвхөн байр суурь ашиг орлогын төлөө итгэж үйлчилдэг юм уу? Тийм шүү. Энэ эзэнд итгэдэг хүн гэж үү? Тэд мөнгнөөс болоод л эзэнд итгэдэг юм шиг байна. Там пастрыг хариулж амжаагүй байхад сун хамтран зүтгэгч үг хэллээ. Хөөх. Сун ахын үг жаахан өвөр мөцөлдөө. Хей, чи хэмлэгдөө. За. Хой. Намайг сонсож байж ангахаа. Бүдүүлэг байх гээгүйч там пастрын хэлсэн бүхэн чиний л төлөө шүү дээ. Энэ олон жил там пастор яаж номлогч байхыг чамд зааж сургасан хүн юуг дагж мөрдөх вэ? Мэс чанараа дагаж яв. Та чуулганы бүх сайн хоныг зүүнний аянгад өгсөн. Зүүнний аянгад итгэвэл пастрын байгуулах гэж маш шаргуу ажилласан чуулган үүдээ барих босуу. Пастор хэнт номлож чиний пастор байх вэ?
Пастор ахлагчид амин зуулгаа залгуулахдаа сайн мэдээлэл түшгэлдэг юм. Пастрийнхаа сэтгэлийг яагаад боддгоо юм бэ? Тэр үед тэд бага хуулж хаяснаар жинхэнэ төрхөө үзүүлж Яг үнэн. энэ пастор ахлагчид үнэхээр зусарч цан залмихээр дүүрэн тэд байр суурийг хамгаалахын тулд улаан цайм үнэн замыг судлуулдаггүй. Үүнийг сүргийг хамгаалсан гин. Тэд үнэхээр залхаа юм. Байдал ийм л байна. Пастор ахлагчид бидний бурханд өргөдөг тахилыг авч биднийг хянаж өргөдөхийн тулд Тийм ээ. юу ч хийхээс сийхгүй хүмүүс. Төгс хүчит бурханы үгийг уншуулдаггүй. Бид бурханы дуу хоолойг сонсоод бурхан руу эргэж тэднийг орхихоос айдаг. Тэнгэрийн хаанчлалд ороход маань саад болж байна. Энэ пастор ахлагчид үнэхээр харалсан дотортой амьтад юм. Үнэхээр жигшмээр юм. Там пастора урд нь фарисеучуд яаж эзэн Есүсийг эсэргүүцсэн итгэгчдийг хорлсныг би одоо л ойлголоо. Эзэн та нарын төгс хүчит бурханыг эсэргүүцсэн биднийг хорлдогтой адилхан. Тийм шүү. Та нар бид бүгдийг хорлохоос нааш болохгүй. Эзэн Есүс хэлэхдээ харин та нар хоёр нүрт хуулийн багш нар болон фарисеучуд золгүй. Яагаад гэвэл хүмүүсээс Тэнгэрийн хаанчлалыг хааж өөрсдөө ч орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. Хоёр нүрт хуулийн багш нар болон фарисеучуд золгүй. Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болгоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамийн хүү болгодог. Там пастора та сайхан сэтгэлээр бодоод үзэлтэй. Тийм шүү. Та Тэнгэрийн хаанчлалд орохгүй бол биднийг битгий хорилдоо. Харин тийм. Яагаад биднийг өөртөөгөө хамт там руу чирэх гээвэ? Тийм шүү. Яагаад биднийг тамийн үрс болгох гээвэ? Та чөтгөр юм гэж юу? Тийм ээ. Энэ үгс чинь итгэгч бидний мэдэрдэг зүйлсийг хэлж. Намайг сэтгэл шулууцныг хараад шүдэ хавраад ууралсан. Фарисеучудын төгсгөлөөр намайг айлгах гээв. Хийдэг бүхэн минь үнэн замыг хамгаалж сүргийг хамгаалахын төлөө. За. Эзэн намайг ойлгодог гэж итгэдэг. Төгс хүчит бурхан эргэж ирсэн эзэн Есүс юм бол бурхныг эсэргүүцсэн үглээ бүгдийг надад тох. Би бүгдийг өрнө. Фарисеучуд тэгж хэлээгүй билүү? Жанги мэндэ. Төгс хүчит бурхныг дагахаар шийдсэн бол бид ингээд дайсан боллоо. Би танд анхааруулчихъя. Нэмж хонь хулгайлах гэж манай чуулганд ирвэл ёсорхохгүй гэж мэд. Цагдаа дуудан шүү. Явъя. Орчин цагийн фарисеучуудын илрэл энэ байна. Харамсалтай нь маш олон итгэгчид ялгаж мэддэггүй. Пастор ахлагчдынхаа залмих хязгаарлалтанд бурхны дуу хоолойг сонсохгүй. Үнэн замыг судлах эрх чөлөөгөөч хасуулсан байдаг. Бүр долоонд орно. Зарим хүмүүс одоо ч пастор ахлагчдаа шүтэн мөргөж бүх зүйлд тэдний үгийг сонсдог. Үнэн замыг хэрхэн судлахаач пастор ахлагчдаараа заалгадаг. Энэ чинь өөрийнхөө амийг диавол сатаанд өгсөн хэрэг. Энэ Библиэх дараах үгийг биелүүлдэг. Миний хүмүүс мэдлэг дутмагаас болж устгагдсан. Монхгууд ухаан дутснаас болж үхдэг. Энэ үл бодит байдал. Эзэнд итгэхэд бид ухаалаг охид байж эзний дуу хоолойг сонсож сурах ёстой. Тэр үед фарисеучуд болох пастор ахлагчдынхаа зайлмыг хяналтаас мултарч Бурхны өмнө өргөгдөж чадна. Амен.